үзэгчдээ дээд төвшний зооч бүтээнийхээ part 5-ыг хийж гэн. За тэгээ олон юм ношоод авах бичлэгэндээ оръё. Энд юу нь бол манай Шарка 7 дугаар төвшний одны орд болсон. Энийг нэг тайлбарлахыг гэвэл манай Шарка чинь одны ордын ангилалтай. Тэгээ одны ордын ангилал нь бүгдээрээ ямар нэгэн шидийн чадвартай юм бэлээ. Тэгээд ер нь бол бусад ангиллууд ч бас ийм бүлэгтэй. Тэгээ манай Шарка бол ийм 7 дугаар төвшний бүлэг орсон гэсэн үг. Тэгээд доогуур амар олон бүлгүүд байгаа. Бас дээгүүр нь ч олон бүлэг байгаа. За тэгээд үзэгдэл нэгэн байгууллага руу шилжих бөгөөд энд нь Union Leader гээд манай хардагтай өмнө тулалдсан нэгэн цэргүүдээсэн тэдний л нэг байгууллага юм байлээ. Тэгээд цэргүүд нь ялагдсан гэдгийг сонсоод заримуд нь муула, заримуд нь тусламж явуулахаар тэгээд нэг хөгшин захиралж манай хардагс өшөө аавна гэд зөвөн царилцсан. Тэгээд үзэгдэл нь 2 дугаар хорсонц руу шилжих бөгөөд нэгэн баарны гадаа ирнэ. Тэгээд эндхийн захирал нь удаан үлдсэнгүй. Энэ чамааг нь юу дагуулж ирв гэсэн чинь нөх хөгшин захиралч Салмакийг хүслээгээд Салмак гэж алуурчин байт юм бэлээ. Тэгээ энэ чамд хэдэн гол байгаа? 10 билион гэд тоонос гараад ой дундуур явж яхад энэ цонх нэгдэж safe zone. Та safe zone-оос гарлаа. Тэгвэл та алуулж магадгүйгээд би чи гарч ирсэн үү яв толгойг тасчдаг. Хөгшин захиралч юу болов гэжсэн чинь ой модон дотноос улаан масктай залуу ингэрээ ухаж агаад нэг карт хайдаг. Энэ карт нь юу нь яасан гэсэн чинь ийм алуурчдуудын ийм нэг тэмдэглэл идэм бэлээ. Өөр өнгийн болон өөр өнгө мөнгө өөр зүс мүстэй тийм л юм байлээ. Тэгэл үзэгдэл нэгэн алуурчны байгууллага руу шилжих бөгөөд энэ улаан үст нь бол ер нь Салмак гэдэг байгаа нөхөр нь. Тэгээ нэг ингээд хаана адилхан хүчтэй хүмүүс ч энэс айдаг. Тэгээ 2 дугаар Женжин гэж байгаа заяа. Тэгээд үзэгдэл хардаг Шарка хоёр руу шилжих бөгөөд хардагч Шарка 30 левел хүрсэн гэснээ Шарка бүр өөрийгөө бүр 7 дугаар төвшнийгээд өөрийгөө шүтсэж идэг. Тэгснээ хардагыг алчхуул гэж байна. Хардагч нэг газар очиж намайг алж олно гэх үед манай хардаг угаасаа сейф зон руу орох нь тодорхой шүү дээ. Тэгээ хэдэн өдрийн дараагийг харуулах бөгөөд аврах том хар багваагч нь ганцхан шид ашиглаад ялдаг болсон байлээ. Тэгээ статус цонх гээд хардаг статусын левелийг харсан чинь 40 хүрэх чинь. Тэсээ 96 XP гэж. Тэгээд Шарка эргэн тойрныг харчаад ирэх гэх үед ардаас нь Салмак гараад ирдэг. За тэгээ энэ Салмак нь хэрвээ жөдлөх юм бол би чиний ууцыг чинь хуглаад, өмдийг чинь шувтлаад, хилийг чинь огтлоод, ясыг чинь чөмөөд, чихийг чинь нураад, нүдийг чинь огтлоод, хүзүүг чинь шүүгээд амар үг хэлдэг. Тэгээд би жоохон их нэмсэн байж магадгүй. Тэгээд амар тэгж хэлсэн. Тэгээд л манай хардаг угаасаа тоосон шинжгүй. Гэсэн чинь SSS-ийн ранктай Салмакийг SSS бүр амар хүчтэй юм байлээ. Амар хурдан л гэсэн үг. Тэгэл манай хардагч өөрийнхөө юунд оруулах гээд ярил гэж байна. Тэгээд Салмакч итгэсэн үү яв. Тэгээд явуулсан чинь манай хардаг би юм худалч болж болно. Гэтэ надаа хэр зөрөг бигээд багшийнх нь аврам баг зэрэг харагдах өгөөд Салмакч Sky Destroy гээд тэнгэр сүтгэгч аим хүчтэй л нэг нөхрөл юм байлээ. Тэгээд би чамд 10 левел 10 минут өгье. Энэ яасан гэсэн чинь манай залуу 40 левел хүрээд нэг Sky Destroy-ийн скил авах гэдэг. Тэгээд 1 мэл хангалттай гээд эргэн тойрноор манай хардаг гүйж авах өгөөд нэг алхахад л баахан NPC мангасууд таардаг мөртлөө яач вэ гээд байжсэн чинь цонхонд танд 30 секунд үлдлээ. 20 секунд гээд айцсан байжсэн чинь цаанаас нь аврах том хар багооны сүрэг дагуулсан Шарка амар айцсан гүгээд ирдэг. Манай хардагч гайхсангүй. Бараг л үсэрч очиод нэг цогчдөг сүргээр нь. Тэгэл левел ап хийгээд тэгээ 40 левел хүрсэн болохоор Sky Destroy-ийн левел авах, скил авах гэж шууд 3 дууртан дараад 3 2 1 гээд дуусахаас өмнө Sky Destroy-ийн скил авч чаддаг. Тэгээд Absolute Evil гэх нэгэн цол авах өгөөд энэ цолд нь бүр лев амар ауранс нь болоод
улаан ус гэдэг хяналтай. За тэгээ энэний ер нь бол Absolute Evil-ийн эффект нь болохоор нэг ингээд чөтгөрийн оноо Absolute Evil болох point-о нэмээд бонус 20% XP-га амар хурдан нэмж болд юм байлээ. Тэгэл 20% мана, 20% скиллийн чадвар, attack speed 20%. Ер нь бол бүх зүйл нь 20% чадвараар нэмэгдсэн. Тэгээ статусын цонхонд бүр амар скин харалтай хэвээр. Тэгээд энэ Absolute Evil point 1 гэж байгаа. За тэгээд байжсэн чинь салмак цаана эзэн төмөн гээд манай хардаагч гаднаа зөөлөх мөртлөө дотроо амар хархан шүү дээ. За тэгээ байжсэн чинь хажуу талаас нь шаркач амар гайхсан. Тэгээд ийм удаа яриа болоод тэгээд 2 дахь онцлосоо гарцсан. Тэгээд би одоо тэгээд амар урт болохоор би тэгээд ингэсэн. Тэгсэн чинь салмак цаанаас амар олон хүн ирж ингээд манай хардаг хин гэдэг нь иржээд. Тэгээ энэ хүн яасан гэсэн чинь Union лидерийнхаа 3 дугаар жинжин нэ. Тэгэл ганцаараа байна. Наатха хороо гэд угаасаа л амар хүчтэй болцсон хойно ганц сөхөн штэ. Тэгээд 3 дугаар жинжин ганц далайхад хардаг өөдөөс нь үсрээд цогчдөг. Их хаачлаа тэгээд 3 дугаар жинжин баярлж ясан чинь Automax Mac-ийн скиллээр толгороо дагдчихдаг. Тэгээд Absolute Evil-ийн point нь 2 болчтой. Тэгсэн чинь цаанаас нь нэг нь дахиад нэг хүн байх өгөөд энэ нөгөө нэг цэнхрэкийг боол болгосон хүн байдیں۔ Энэ эмгтэй шүү заяа. Эмгтэй. Тэгээд манай цэнхрэкийг гаргаж ирэх өгөөд цэнхрэкэж шууд удаан үлдсэн шүү. Хардагч Lupin цэнхрэкэж Rupendal гээд цэнхрэк боолныхаа ажилд баг дуртай байгаа юм уу аши. Тэгснэ бос жинвүү соло левел юм аши. Тэгснэ нөгөө нэг амар баахан өгцөн байсан цэргүүд нь бүгдээрээ босоод ирэх өгөөд хардагч Necromancer юм уу чигээд яг дайрчлаа л гэж бодож исэн чинь манай залуугийн ер нь бол ийм скиллийн хон Absolute Evil-ийн тэд цолно болохоор амар ийм хар шийднүүдийг ер нь бол тэгж амар яадгүй юм бэлээ. Тэгсэн чинь нөө цэргүүд нь бүгдээрээ сүгдэж мөргөөд л. Манай хардагч урд нь ирсэн ээ. Нус чин хэд юм гээд 19 л гэж байна. Тэгсэн нэ би чиний боолуудыг авчлаа. Одоо чи яах вэ гэсэн чинь би явж болох уу гээд манай залуу явъя л гэж байна. Тэгээд цаанаас нь хөнгө зүхтааж байгаа юм чинь хардагч секреттэй уучраа олох боловч секретээр шууд амар зүхтах гэж оролцсон ч цуглуулдаг нэг амтан байдаг тэрийг л олгочдөг секретээ. Тэгсэн чинь 2 дахь ертөнцөөс Necromancer эмхтэй нь гараад ирэх өгөөд одоо бүгдээ энийг харка гэдээ одоо яваа зөө. Тэгээд салмагч нэгэн зүйлийг тайлбарлах өгөөд энд нь Air Anchor-ийн хасагснаас амар олон байдаг бөгөөд бүр 60 billion gold амар их байдаг гинэ. Тэгсэн чинь манай залууд 60 million gold нь бонус болоод очичтээ. Манай залуучтай нэрээ уран цэцэн үгээр салмакийг 4 дахь хамгаалагч болгож чаддаг. Тэгсэн чинь улаан алхахад хангалаатай юм бэ. Тэгээд салмак бол 2 дугаар жанжин тэгээд 1 дугаар жанжин амар хүчтэй юм байлээ л дээ. Тэгээд ер нь бол үзэгдэл нэгэн каперус шилжих бөгөөд энэ шарка сайсон гэд Necromancer эмхтэй болох харка энэ хоёр хоёулаа найзууд л юм байл л дээ. Тэгсэн чинь ардаас нь харкагаас нэг эрэхтэй дугаарыг асууж ийн л. Тэгсэн чинь амар ууртай надад сонирхолгүй гээд хөгөө явчихдаг. Тэгсэн чинь энэ юм яасан гэсэн чинь амар ичимхий болон амар сэтгэл хөдлөлтөй болохоор зарим хүмүүст ууртай хандаад л идэм бэлээ. Тэгсэн чинь харкагаас шарка Necromancer гэдгийг сонсоод гүгэд очтол манай хардаг угаасаа Air Anchor-ийн юунад авцсан. Тэгсэн чинь Necromancer гэдэг эмгтээ сонсоод манай залууч ухрах гэж хэлжсэн чинь шаркагийн үнүүдээс болж одоо танилцахаар л болж байгаа. Тэгэл яг танилцах үед манай хоёр угаасаа бинтэйгээ уулзсан болохоор бас
Чи яагаад энд байгаа юм гээл. Тэгээд Харка чи надаа нууцаа хэлээгүй гэд амар л иччихсэн. Тэгснээ энэ багшийнхан үлдээсэн зүйлгээд энэ мафийг харсан чинь нэг зүйл нь санаанд орж өгөөд хар багшийнхаа нэгэн зүйлсэд хэлсэн үгийг санах өгөөд багш нь нэг нэг газрын зураг өгсөн шүү дээ. Тэрнийх нь яг газрынхан байрлалаа нь яг адилхан байсан. Тэгээ манай залуу очихын тэгээд тэр газрын зургийг өгснөө чи одоо level up хийх хэрэгтэй гээд 19 левелтэй юм байл л дээ. Тэг хэдэн өдрийн дараахыг харуулах бөгөөд аврах том хар баагааг ганцхан шидэл угаасан унгааж байгаа. Тэгснээ level up хийгээд тэгээд хартаг хүн бол синхрекийг амар боол шиг ашиглаад эхэлдэг. Тэгээл нөгөө синхрек бас адилхан боол шиг ашиглуулад тэгснээ некромансерха чадвар нь ер нь бол тийм өгсөн хүмүүсийг яах вгөөд энэ амар нохошгл үнэн чи байлээ. Тэгээд эзэндээ тэгснээ нэг аврах том хар баагатай харах бөгөөд бүгдээрээ нэгээр нь дардаг. Тэгснээ 20 левел аль хэдийн хүрэх бөгөөд ер нь бол ийм 20 30 левелүүд нь амар хурдан ийм хар баагны тусдгал яад юм блэ. Тэгснээ Union Alien гэх нэг газарт синхрек болон хардаг хурж их бөгөөд эдний захирлага голтой нэг хүн чи надад амтнаас салмаар байна уу гэд сэлмийнхаа үзүүрийг гаргаж ирдэг. Манай хардагч тэгээч гэд дотроо муухай сарилцсан. За тэгээ энэ бичлэг энэ хүрээ тусгая. Тэгээд лайк and сабскрайб бүгд мартаарай. Тэгээ bye bye.